Миний бодлоор өнгөрсөн 100-д эдийн засгуудын гаргасан хамгийн том алдаануудын нэг нь байгалыг үнэгүй зүйл мэтээр авч үзсэн явдал юм. Уламжлалт байдлаар бид эдийн засгийн өсөлтийг хөдөлмөр бие хөрөнгө технологиор хэмждэг. Гэхдээ бүхнийг дэмжиж байдаг байгалийн тогтолцоо үргэлж оршин байх юм шигээр төсөөлж ирсэн. Азийн хөгжлийн банкны хувьд ийм сэтгэлгээ өөрчлөгдөж байна гэж бид үзэж байна. Эдгээр санааны олонх нь миний хамтран удирдах ажилласан Азийн хөгжлийн банкны саяхны Unlocking Nature of Development буюу хөгжлийн төлөө байгалийн боломжийг нээх нь тайланд дурддагдсан. Тус тайлангийн гол санаа маш энгийн. Байгаль бол хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл биш. Харин чинэлэг доктортой ирээдүйн үндэс суурь. Монгол улс үүний хамгийн сайн жишээнүүдийн нэг гэж би боддог. Бид Монголын тухай бодоход хамгийн түрүүнд уул уурхай саанд ордог байх. Энэ дотор бид өмнө нь ч ярилцаж байсан. Уул уурхайн ойрын ирээдүйд Монголын өсөлтийн гол хөдөлгөөрүүдийн нэг хэвээр байх болов. Гэхдээ хүмүүсийн анзаарлыг орхидог нэг зүйл бий. Эрүүл бэлчээр, цэвэр гол мөрөн, нуурууд, үдгсэлэнт байгалийн тогтолцоо аль хэдийн Монголын эдийн засагт асар их хүн зэн өгч байгаа. Тиймээс байгаль ба эдийн засаг хоёр бол тусдаа асуудал биш гэдгийг санах нь чухал. Харин байгаль бол сайн ажиллаж буй эдийн засгийн суурь. Би экосистемийг ихэвчлэн үйл үзэгдэх дэд бүтэц гэж нэрлэдэг. Бид дэд бүтэц гэхээр зам, төмөр зам, захиргааны станц зэргийг боддог. Гэвч эрүүл экосистем бол дэд бүтцийн үндсэн хэсэг юм. Тэд маш чухал үйлчлэгээ үзүүлдэг. Усны эргэлтийг хангана, хөдөө аж ахуйг дэмжин, аялал жуулчлалыг тэтгэнэ гэд олон жишээ бий. Монголын хувьд энэ бол маш чухал боломж. Тиймээс бид natural capital буюу байгалийн капиталыг улам их ярьж байна. Засгийн газар хөрөнгө оруулах хэрэгтэй. Засгийн газар худалдааг дэмжихийн тулд замд хөрөнгө оруулдаг. Хүний капиталыг нэмэгдүүлэхийн тулд боловсролт хөрөнгө оруулдаг. Үүнтэй адил байгалийн дэд бүтэц, экосистемд ч мөн хөрөнгө оруулах ёстой. Учир нь тэд эдийн засагт тасралтгүй үнцэн өгч байдаг. Хэрэв Монгол улс байгалийн капиталаа эрс баялгаа үнэлдэхтэй адил зорилготой системтэй байдлаар авч үзэж чадвал илүү өрсөлдөх чадвартай, илүү бүтээмжтэй, илүү төрөлцсөн эдийн засгийн суурийг бий болгож чадна. Энэ нь Монгол хүмүүст илүү чинэлэг, илүү доктортой ирээдүг авчрах боломжтой. Тэгвэл байгаль чиглэсэн зөв зорилтод хөрөнгө оруулалт нь зөвхөн байгаль орчны зардал бус. Харин стратегийн бизнес боломж гэдгийг хэрхэн тайлбарлах вэ? Хэрэв үүнийг миний өмнө хэлсэн зүйлтэй холбож үзвэл бид байгалыг бүтээмж бий болгодог хөрөнгө гэж харж эхлэмэгц байгалыг хамгаалахад хэдийн хэмжээний зардал гаргах вэ гэж асуухаа болж харин байгалийн капиталд хөрөнгө оруулалт өөжийг нь хэрхэн хамгийн их байлгах вэ гэж асууж эхлэх ёстой. Жишээлбэл эрүүл усны айс хавыг бодоод үзье. Тэр нь өрхүүд болон үйлдвэрүүдийг цэвэр усаар хангана, хөдөө аж ахуйг дэмжин, гамшигын эрсдлийг бууруулна. Эсвэл тусгай хамгаалалттай газар нутгийг авч үзье. Тэд биологийн олон янз байдлыг хамгаалахын зэрэгцээ, жуулчдыг татна. Ажлын байр бий болгоно, орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжинэ. Тиймээс энэ бол Монгол улсын хөрөнгө оруулах ёстой маш том боломж. Нөгөө талаас бид байгальд суурилсан шийдлүүдийг харж байна. Жишээлбэл далайн эргийг хамгаалахын тулд бетон далан барихын оронд мангро модны бүсийг сэргээх, эсвэл өрийн эрсдлийг бууруулахын тулд эрүүл усны айс хавыг хадгалах зэрэг шийдлийг авч үзэж болно. Ийм төрлийн байгальд суурилсан шийдлүүд нь уламжлалт саарал дэд бүтцтэй төстэй өрөг хожиг өгдөг. Гэхдээ ихэнх тохиолдолд зардал нь бараг 2 дахин бага байдаг. Үүний зэрэгцээ байгаль орчны ашиг тус уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үр нөлөөг давхар бий болгодог. Мөн санхүүгийн ертөнцид байгальтай холбоотой олон төрлийн санхүүгийн хэрэгсэл урдтай үүсэж байгааг бид харж байгаа. Үүнд экосистемийн үйлчлэгийн төлбөр, биологийн олон янз байдлын кредит, доктортой байдалтай холбогдсон санхүүгийн бүтээгдэхүүнүүд зэрэг багтана. Эдгээр бүтээгдэхүүн бүгд нэг нийтлэг зүйлтэй. Тэд байгалийн капиталаас бий болж буй суурь үнцнийг хүлээн зөвшөөрдөг. Мөн тэр үнцний тодорхой хэсгийг дахин хөрөнгө оруулалт болгон ашиглаж, доктортой байдлыг бодитоор дэмждэг. Миний сүүлийн асуулт бол Азийн хөгжлийн банкны зэрэг олон тал түншүүдийн үүргийн талаар юм. Монгол улсын газар байгаль хамгааллын өргөн хүрээний зориултын хүрээнд урт хугацааны хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд ийм байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Миний бодлоор олон талт хөгжлийн банкуудын үүрэг, миний хувьд Азийн хөгжлийн банкны үүрэг бол энэ салбар зөвхөн тусдаа төслүүдийг санхүүжүүлэхээс авгүй өргөн хүрээтэй. Бид улс орнуудад байгалийн санхүүжилтийг өргөн хүрээнд нэмэгдүүлэх зөв нөхцөлийг бүрдүүлэхэд туслахыг зорж байна. Байгалийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд улс орнуудад 3 зүйл хэрэгтэй гэж би боддог. Нэгдүгээрт сайн засаглал. Сайн засаглал нь байгалийн капиталыг доктортой, зөв ашиглана гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад өгдөг. Хоёрдугаарт сайн бодлого хэрэгтэй. Сайн бодлого нь урт хугацааны өгөөж бий болгох зөв урамшууллын тогтолцоог бүрдүүлдэг. Гуравдугаарт сайн дата хэрэгтэй.
байгалийн капиталын талаарх дата нь эдийн засгийн үзүүлэлтүүдийн дататай адил чанартай байх ёстой. Учир нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид байгалийн үн цэнийг ойлгохын зэрэгцээ эслийг удирдах, орлогыг хэмжихийн тулд найдвартай дата шаарддаг. Энд Азийн хөгжлийн банк бодит үнцийг нэмэх боломжтой. Бид тайлгийн тусалцаа үзүүлдэг, бодлогын шинжилтийг дэмждэг, засгийн газруудад хөрөнгө оруулалтад төлөвлөлтөд нь тусалдаг, институтуудыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэ бүх багц дэмжлэг нь байгалийн санхүүжилтийг өргөн хүрээнд нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай. Энэ оны сүүлээр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулсан. Үүнийг ярихгүйгээр энэ сэдвийг ярих боломжгүй. Миний бодлоор энэ нь Монгол улсад энэ чиглэлд манлайлал харуулах маш сайн боломж болно. Мөн эрүүл экосистем хөрөнгө оруулах нь зөвхөн байгаль орчны сайн бодлого ш. Харин маш ухаалаг эдийн засгийн бодлого гэдгийг дэлхийд харуулах боломж.